За сайжтай гоё байлаа. За ямар ч сан юуны өмнө өнөөдөр тэгээд ялаад сонгосонд баяртай байна. Үнэхээр гоё мэдрэмж өгсөн гоё тийм аяллаар явлаа сая. Paragliding. Би бол юм гэж төсөөлөөгүй. Тэр үнэхээр гоё байлаа. Ер нь бол тийм excited болоогүй удацсан уу? Магадгүй бас ихтэй яг ганцаар болсон баг. Ингээд нэг амар excited болохоор би ингээд өчцөг инээгээд болдгоос. Чи юмсан усах уу? Тий. Тэр бас юм. Чи юу лээ? Милийн яг гэсэн тий. Энэ миний хамгийн дуртаас. Энэ тэгсэнсэн тийм. Оо чи бүр амар сэгссэн байгаа шүү. Бодчихсон. Би чигтэй бол биш те. Чигтэй биш зүгээр. Нилээн газтай л байх боломжтой онголох бол. За. Ойлээчтэй юм үзсэн дээ. Тэр сэгсэрсэн. Тэ. Наач юу газтай усаа. Чи бидний хууд юм аа наадах чи. Би газтай уссыг бол баг зүгээр уснаас илүү уудаг. Газ уусаа сайн шүү. Газ усын. Хүмүүс муу гэж ойлгодог юм шиг байгаа. Гэхдээ ер нь бол муу тал ерөөсөй байхгүй мөлий. Байхгүй. Газ ус чинь бүр тэгээд хүчил төрчийг авах хэмжээнд хүний зүгээр энгийн үед хүчил төрч авахыг бүр айгүй хурдан сайн авдаг болгочтой юм лээ. Хүчил дэмждэг. Тэгээд дээрэс нь бас садах мэдрэмж өгдөг гэдэг айгүй хүн байгаа шүү. Газ ус гоё юм лээ. За одоо үнцээрэн доорё. Сурчлагаа цөмөрөх гэж шүү. Тэр яа хай надад охинтойгоо юм бэр. Тий. Энэ бол тэгэл өргөндлөд хасаатай үүсэлтгүй гэж бодох юм бол үүсэлцгүй яах вэ? Өрн тэгээ хэрэг хамтаа. Би мэдээж угаасаа өрн таалагдж байгаа гэдгийг бас тодорхой хэмжээнд харуулна. Тэгээ өрн тэн дээр илүү нээлттэй байж чадах юм бол тэгээ мэдээж тэмцлээ хурц хэлбэрлүү шилжиж байна. Их сериус нэрэттэй тий. Чухал тий. Яг өрсөлдөггүй яах вэ? Тий. Барыг авчих واخ тоо би юу. Та бүрийг хажууд ичсэн шүү. Сойрол сайхан өрсөлдөх гэж бодож байна. За өнөөдрийн параглайд нь таалагдсан аа. Амар гоё юм. Миний бүр сэтгэл хөдлөөд зүгээр анх нисэж байгаа үеэс ахуулаад хөөрх үед ингээ бүр амар гоё. Гоёсэн те. Өмнө хийчихсэн үү? Хийчихсэн. Одоо дахтаа нэг удаа хийчихсэн. Гэтэ тэр яг ингээ уулан дээрээс буугаад шууд доороо буудаг. Энэ болохоор яг сая ихсэн газраасаа өөрөд буцаад нөгөө газраа. Тэр бас гоё те. Жив ерөөсөө болзон огч авч үзээгүйсэн болохоор тэрнтэйгээ боцохыг хүссэн. Тэгээд дээр нь бас бит хоёрт холж ярилцах боломж олгож байгаагүй болохоор бас тэр үнийг илүү сайн мэдхийг хүссэн. За би яалаагүй. Октод төрөж үзээд чи ялсан байсан бол энийг авч явах гэсэн юм болзон доо. Би чамайг авч явах гэсэн. Яа гэж. Тэгээд нэг мэдээгүй юм шиг царай. Амар байлэр тийм мэдээгүй те. Яаж байгаа юм? Болохгүй штэ. Миний яг юу тэргээд Яг юу ч чам таалагдж байгаа гэдэг одоо ороод ирэхлээр аллаа. Угаасаа би яг чамайг авч явна гэж бодож байсан. Хэрэг төрүүлбэл. Тэгээд чи намайг сонгосон. Баярлалаа. Миний сэтгэл бол амар хөдөлсөн. Тийм амар догтлол мэдрээ. Тэгэхээр одоо байгаа залуучуудаас хамгийн таалагдж байгаа нь би гэж юм. Эргэлцгүй хэлсэн чинь бас маш таалагдлаа. Шууд гэсэн чинь. Чи яагаад намайг сонгосон? Хоёул ерөөсөө тухтай ярих боломж таард олдоогүй. Чиний талаар бас мэдмээр байгаа зүйлс зөндөө байсан. Бас миний сонирхлыг бас их хэмжээгээр татж байгаа. Хард солилцоод эргэлцгээс хэтрээг болохоор. хүн болгон дээр ирэмжиж юу яриад байгаа юм бэ? Яг нэг ийм дууны шүлэг хэрэгтэй байгаа юм. Нууцхан ирмэлтэй. Тэгээд Мэдмээр байгаа бүх зүйлээ мэдэж болно. Би ч бас мэдмээр байгаа юмнуудаа мэдээ. Чамд ямар залуу таалагддаг вэ? Надад ер нь бол шийдэмгүй гоё инээдэг. Ер нь бол өөрийгөө зөв авч явдаг. Тэгээ хин нэгэнд бохгүй биш амар туттай мэдрэмж өгдөг тийм залууд амар таалагддаг. Намайг л хэлээд байгаа юм шүү дээ. Тий. Ер нь бол чамайг хэлж байна. Яг тэр хүн ингээд надлуу гэх юм бол би тэр хүнийг хүлээж авна. Өргөндлөө гэх юм бол окей. Нэрэ бол. эдгэр чинь нэг юм нэг фуд корчиг болцсон юм шүү дээ.
над руу ирүүл яг хажуудлаа юунаас хоол авч олно л та. Гэхдээ би бол ирүүл хүлээж аавна гэл те. Ерөөсөө юм нээлттэй те. Заас нэг хитэн асуултыг асууя гэж бас бодсон юм аа. Яа яана. Харин тэ яг яаж хариулах нь бас сонирхолтой бас тэ. За тэгээд ер нь яг трейдер ер нь бол бүр шийдсэн гэж ойлгож болох юм бол Яагаад тэгж бодсон юм бол? Шоо те. Асуултыг асуултаар хариулж. Тэгэл уул нэг асуухын тэгэл тэгэхээр яагаад тэгж бодоод байна? Яг юу тэгж санагдуулав бэ? надад зүгээр тэгж санагдсан л та. Үгүй яг сүүлийн нэг өдөр тэгж санагдлаа. Гэхдээ яг урчигтэр өсөлтийн өмнө хойлонгийн дунд нэг юм болсон шүү дээ. Тийм тэрний талаар жоохон тайлбар авахыг бас хүссэн юм аа жоохон. За, хариулъя. За, сонсоос. Миний хувьд болохоор яг тэгэж харагдсан байж магадгүй нөгөө нэг дэйтэн дээр ч бай гэж бодоход би бинээс сонгоод яваадсэн шүү дээ. Тэгээд тэгэж угаасаа яг хүмүүс тэгэж санагдаад ах шиг байсан. Тэгээд би болохоор ерөөсөө тэгэж санагдуулахыг яг өрөндөө хүсэхгүй байгаа. Тэгээд яг одоохондоо надад ингээд шийдвэр гаргаад трейдер ингээд лол тэгээл ингээд одоо зөвхөн трейд гэж бодож байгаа надад ерөөсөө байхгүй байхгүй юу. Тэгээд би тэрийг бас чамд хэлсэн. Тэгээд Сурах юм их шүү. Чам тэгж санагдсан бах. Гэхдээ би тэгж санагдуулахыг хүсээгүй те. Би агуу улс төрчд болсон юм байна тэрээс. Уусны гоё асууж штэ. Яг шууд хариулт авах гэсэн чинь манай айгуу зүг баг. бодож байгаа гарч ирсэн Тийм чинь. айгуу их зориглоод Улс төрчдөд харчлаа. Айгүй юм барьцгүй. За би хариулъя. Ямар ч хариулт өгдөг. Угаасаа энэ чинь ингээд амар тааварлаж бошгүй шоу байгаа шүү дээ. Тэгээд өдөр цаг минут болгоно ингээд өөр хүмүүстэй өөр цаг хугацаанд өөр локейшнд гэдэг ингээд бүгд тийм байгаа болохоор хин нэгэнтэй доктортой харьцаа үүсгэх надад ч гэсэн аюу хүнд байгаа. Тэгээд яг трейд болохоор яг бүр амар тэгж serious гэж хүмүүс бас битгий хүлээж аваасай гэж өвдө бодож байгаа. Гэхдээ яг хуу дейт хийхэд ч юм уу тийм хамт байхад бас сонирхолтой гоёга. Тэгээд яг тэгж л ойлгоосаа гэж бодож байна. За тэгж ойлголоо. Тэгэд ингээд трейд бинг анзаарсан чамд ингээд бас нэг юм зай өгөхгүй байгаа ч юм шиг те. Сквал ингээд бүр ингээд амар юм бүр ингээд салахгүй байгаа. Тэр нь чамд юм төвхтэй байгаа ч юм шиг те. Ингээд хал төвхтэй байгаа санагдаад тэрийг илэрхийлэхгүй ч юм уу нэ. Тиймэрхүү юм бол би ажилласан тэр яг зөв. За мэдхгүй надаа ер нь ямар ч бодол байхгүй байгаа. Ер нь бас заримдаа өөрийгөө ч ойлгохгүй явж байна те. Тэгээ жоохон нааша гэсэн болгоныг жоохон ингэж авах байна уу? Үгүй юу? Тод. Би юу? Нааша гэсэн болгоныг аваад байна уу? Зүгээр яг Бүр гэцэлд байж штэ. Яа. Тэг наатаа чи юу гэж ойлгох юм бэ те? Үгүй ээ ингэж ойлгохгүй да. Тэг ерөөсөө л юм барьцгүй шүү л гэж ойлгож байгаа. Би хэнийг сонгоч магадгүй. Тий. Чи хичээ гэж. Үгүйсээ лийж хэлээд байгаа хгүй би болохоор ойлгоод байна л да. Сэтгүүлээ бол яг хаа яг жоохон баталгаатай мэдрэмж авч байгаад ер нь ингээд арих гэдэг нь үү те? Тийм тэгэх гээд ах шиг. Nice, sure. Thank Oh, you. thank you. Nothing to guys yet. Thank you. We already got straw, but it's fine. You need to do yeah, English porridge юм уу ингээд олж яах гэдэг юм. Авсан юм биш те. Баштараа хооч. Тэгээд өнөөдрийнхөө талаар ярилцлаа. Бас арай илүү дотн танилцах цаг гарсан. Ямарсан тэгээ сонгосон бас баярлалаа. Чамаа намайг сонгосон шалтгааныг бас энэ удаа гарч ирсэн л та. Это юу ах вэ? Юу. Анх орж ирсэн бас тэг мэдгүй юм байгаа ш тэ. Мэдгүй хүмүүс олон удаа асуутай байсан. Тэгээд өөр хүмүүстэй бас ингэж суг байсан. Тэгээд одоо шинэ хүн орж иж байгаа учраас бас мэдээлэх зүгээр асуудлаар сонгосон гэж би хэлдэг тэ. Тэгээд
Баярлалаа. Энэ бас ер нь мэдээд байна. Мэдээд байна тий. Тийм. Өөрөнд тэгээд сая ерөөсөө ярмаар үг байна гэсэн байхгүй юу? Тэгэхээр их хүндэж ярьсан шүү. Хөө ярмааргүй байна шүү. Тий. Бид нэр тэр нь бас уучлаа лээ. Чи бас нэг шүлэг бичсэн гэдгсэн тий. Тэр шүлэг бичих дуртай шүлэг англиарч тэр монголооч бас бичих дуртай. Яа, саарцсан харсан уу? Залхацсан маяг. Өөртсөн байна уу? Шүлэгөө. Тэгээ баян бичтгүүлсэн хаяад гэж онгод орж ирэх биш юм шиг. Тийм, ер нь бол маш ховор. Маш ховор тий. Зүгээр үнэхээр үгээр илэрхийлж чадахгүй ч юм уу. Энэ үедээ тийм. Нөгөө нэг overwhelmed болохоор ингээд амар олон мэдрэмжүүдийг зэрэг мэдрээд тэрнийгээ яг тэрийг мэдэрч ийн гэж илэрхийлж чадахгүй болохоор илүү бичих төртэй. Бас гоё юм дээ тэрийг ингээд урлаг болгоод гаргах гэж байгаа юм шиг байна. Гэтэ яг хуу намайг шүлэг бичдгийг бол үнэхээр хинж мэдгүй. Мэдгүй юм дээ. Өөрөн бас их хүчлээ гоё яриатай охин байна. Их таалагдаа. Ингээд уулзсан зүгээрээс тэ. Зүгээр л шүү дээ. Ялч хөөхдөө ирснээс хойш миний сонирхлыг бас их татсан. Чамтай ер нь танилцаад ер нь чамайг ингээд ажиллаад ер нь ингээд хийж байгаа ярьж байгаа юмнуудыг нэг одоо ингээд хараад тахсан улам сонирхол татагтаад байгаа байхгүй. Тэгвэл чи бол намайг амар surprise хийдэм байна гэхдээ. Яаж юм. Ялангуяа нөгөө урлагийн үзлэгтэр. Тэр мөрөн дээр болоод тэгтэй амар гоё. Би ч саналаа өгсөн ш нэрэж харсан. Чи гэхдээ намайг юу хийнэ гэж бодож ирсэн бэ? Надад бол бүрт нэрээ ямар ч хүлээлт байгаагүй. Би яг өөрийнхөө нөгөө юмд л санаа зовоод яваад байсан болохоор хүмүүсийг ер нь яах нь их бодоогүй. Тийм. Гэтэ чинийх бол амар гоё санагцаа. Яг надад яг нацаг өчигдөр хэлжсэн л да. Бид хоёр хоёлаа дэйтэн сонгогдож явсан. Тэгээ хоёлаа бас яг нэг завин дээр сууж явж исэн. Тэгтээ надад хэлэхдээ өнөөдөр хэрвээ ингээд ийм дэйт байгаагүй байсан бол би чамтай ингээд илүү юм ярьж чамтай дэйтлмээр байсан гэдгээ надад аль хэдийн хэлсэн байсан. Чиний хувийн чинь л амар мэдж байгаа юм санагдсан. Одоо ялангуяа нөгөө бас захиа мэхэн дээр бас чамаас авах нь би ер нь бол чамаас авсан шүү дээ. Тэгтээ чи хоёр дахь авсан биз дээ. Тийм, нэг нь бол амраа. Тэгтээ яг амаа гэж гадарсан уу эсвэл яг нэг юм бодлого бодож авсан уу? Тэрэн дунд чинь би бас ингээд чамд хийн төгцсөн байсан шүү дээ. Хийн төгцсөн байсан. Тэгэхээр ямар ч гэсэн шинэ оролцогч байсан ч гэдэг үг оруулсан байсан болохоор манай надтай хоёр орсон бол ямар ч гэсэн тэгэж бол бичихгүй гэдгийг нь бол би мэдчихсэн. Тэд оны юм золоос захиа бичгэд бол их гайхсан гэтээ миний сонирхлыг бол ялцчгүй их татаж чадаад байгаа манай золоо. Тэр хоёрыг хасаад ямар ч гэсэн дөрөв үлдсэн маа. Тэгээ нэг нь бол угсаа надад бичсэн. Тэгэхээр яг 3 болол. Тэгээ тод 92 угсаа тэгээд яг ер нь юу Трей хасаа хоёрт ер нь бичсэн нь бас ойлгомжтой байсан. Тэгээд би байгаа даа. Тэгэхээр угсаа би бас тэрийг нэг хэсэгтээ нэг жоохон бодож байгаа. Тэгээд тооцоолсон. Тэгээд гэхдээ тэр захиа нь бол амар гоё байсан. Надаас амар таалагдсан. Золоо бит хоёр бол гоё явж байгаа. Ер нь одоо л нэг жоохон мөс хагалж би нэг яг дотор хүний таньж эхэлж байгаа юм шиг санагдаж байна. Нацаа ингээ бодлого ботсон биш. За тэр биш байсан. За энэ чинь ийм учраас биш. За тэгвэл энэ биш гэ. Эдгээр ер нь бүгд өдөр болгоныг бодлого бодсон юм шиг байна. Нацаг жишээлбэл хараа нөгөө таалагдж исэн охин явцсан. Шинээр ирсэн охтоо таалагдаагүй гэл ингээл хасаал яваад байгаа. За тэгэхээр тэр боломжгүй тэр бол. За тэгэхээр ганц за золоо үлдсэн. За золоотой гэл. Гэхдээ ер нь ингээ бүх бодлого бодоод байгаа хгүй. Яг ингээ цэвэр зүрх сэтгэлээ дагсан юм одоо нэг харагдахгүй ч байгаа юм шиг. Энд нэг юм Squid Game шиг юм байна. Амьд үлдэхийн төлөө найзаа олоод байгаа юм байна. Тэнгүү тод ч гэсэндээ тий. За би хэрвээ зэтүүлээд би Трейг одоо сонирхож байна гэж хэлчихлээр ингэчих юм байна. Сонирхгүй байна гэж хэлчихвэл бас ингэчих юм байна гэл нэг айгүй олон бодлого бодоод. Тийм ойлгомжгүй байдалтай тийм мэдрэмж төрж байна. Чиний сэрлэг юу хамгийн их хөдөлгдөг вэ? Ирмэлтэн бодлоо.
Maybe. Яа. Манай уу цаслаа өдөөс нь тоглоод ах юм а тий. Чи одоо үзсэн ирмүүл яг. Яг ингээд хүмүүс нэгэндээ хүрэлцээд илүү татан хүрэлцэх үед яг ингээд Хөрх мэдрэмж гоё яадаг байх нь шүү дээ. Усан чин хөрх, чихэн чин хөрх. Хүзүүн дээр ч юмсаг. чихэн дээр өмсөг. Тиймэрхүү мэдрэмжүүд гоё. Тэгэхээр үнэр туртай юм. Ер нь зөөлөн үнэртэй амар туртай. Зөөлөн үнэртэй. Ийм нэлон хувц үнэртэй болоод ирэнгүүт нэг бүр ингээд амар толгой үздэг. Тийм. Намайг ихэс зөрхөдөл их барьжсэн юм чинь пүүч ямар гоё нэртэй юм бэ? Ямар зөөлөх үнэртэй юм бэ? А өнөөдөр мэдэрсэн. Ер нь бол мэдэрсэн шүү. Амар гоё нэртэй юм билээ. Хэврэлдэл бас илүү сайн мэдэрч чадах. Чи өөрийгөө хэр өрсөлдөх чадвар өндөртэй гэж бодож байна. Би хэрэг өрсөлдвөл тууштай үздэг. Би авъя гэсэн юм авдаг. Одоо вилагаас авмаар байгаа зүйл байгаа юу? Байна. Мэдээж байлгүй яхаа. Өөдөөс минь хараа сууж байна. Чи юм бол бас явдгийм байна тий. Ингэж бас итгэлтэй сурах юмстэй өөртөө. Харин тий. Хүссэн зүйлээ авдаг инх хүсэл ингээд байгаа шүү дээ. Тэр тэр авъя гэж байгаа зүйл чинь чиний жаахан хоцорж орж ирснээс болоод албан ёсоор биш ч гэсэн эзэмшилтэй байвал яах вэ? Авъя гэсэн авч чадах. Би тэгтээ за наац нь бол ер нь бол хүннийх болцсон ингээл тэ эзэмшилтэй болцсон гэсэн үг шүү дээ. Би тэгтээ хүний юмыг болох амар дургу. Тэгтээ аль болох бас өөрийнхөө хүссэн юмыг авах гэж хичээн. Хичээгч болно. Поо яа. Энэ хоёр яг таа. Энэ хоёр гоё таарад байна. Энэ хоёр тодорхой юм байна. Цөмөрцөн хоёр ба гэдэг. Яг нэг. Гэтэ энэ хоёр одоо бие биенийгаа шал худлаа юм хэлж байгааг өөрсдөө мэдж байгаа шүү дээ. За энэ худлаа нааж ин даа гэж дотор юм бодож байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө бие биенийгаа явуулаад байгаа байхгүй юу? Яг цаасан дээр ингээд текстийг уншвал амар романтик яриа яваад байгаа ч шүү дээ. Ууг нь бол тийм. Тэгээ яг ингээд дүрсийг харангуй. Тэгээ яг зүгээр тоглоом байгаа байхгүй юу? Бие биентэйгээ л тоглоод ингээд. Миний бодлоор болохоор яг эхлээд яг трейг орж ирэхээс өмнө хоёулаа бас бусад оролцогчдыг бодвол ингээд татнасан бас 2 удаа болцсон байсан шүү дээ. Тэгээд яг тэгсэн хэрнээсээ чи яг хангалттай ингэж effort гаргахгүй байгаа юм шиг надад санагдаад байсан байхгүй юу ингээд яг харахад баг хинт талтайгаа тодорхойгүй харагдахаар байсан гэх юм уу? Тийм. Ер нь хүмүүс харахад ч гэсэн яг тодорхойгүй зарим хүмүүс хүртэл ингээд надад талтай юм шүү гэдэг тийм зүйлүүд бүгд эргэлцсэн байдаг. Бүгднийг эргэлзүүлээ айцсан байсан байгаа. Тэгэхээр тэр чинь надад ингээд ерөөсө таалагдаагүй ингээд яг бас тийм. Зөв штэ. Нэрээ тийм. Цэтүүлээ хотлоо үг хаяал байгаадсан л да. Тодоод ихтэй айгүй хөөрхөн шудар хэлж штэ. Тэр чин таалагдаагүй гэдэг. Тийм. Бас нэг асуултын хариултыг мэдэх зорилготой болцоонд өрөөд мэдхийг хүсэн зүйлүүдээ мэдсэн. Тэгэхээр яг би яг тийм үсцсэн юм шиг санагдсан гэсэн үг. Тийм. Үсцсэн би юу? Надад тэгээс л санагдсан. Одоо яг ямар нэгэн юм дээр одоо эмгтэй оролцож сонгох хэрэгтэй болох үед чи яг шал өөр оролцогч сонгодог ч юм уу. Тэгээл яг намайг гэж байгаа зүйл би нэг сануулж хараагүй гэх юм уу. Тэгээд яг жоохон эргэлцсэн. Одоо яг чихнээс ярьж штэ. Ингээд дээрүүл бас болж шүү дээ. Яг хэрвээ trade 2 ингээд бүр цаашаа явбал тэгээд тийч би араас ч юм бол нэг яахгүй өлөнхаа бэндрүүд шүү дээ. Ингээд гуугаал бэ бүр ингээд хүчлээд байдаг. Би бол яг тэхгүй тэгээд яг сонголтыг чинь хүндлээд яг яа. Энд тэгээд амар хэцүү байгаа зү. Тэгээд ингээд таалагдж байгаа юм бол ингээд би чи янда таалагдж байна гэж явуул таарна. Тийм.
Тэгснэ бас нэг юм тэгвэл тэхгүй. Тий. Би бол баг араас явахгүй. Одоо нэг азаргалал ороод ирэх хэрэгтэй юм шүү те баг те. Тэ. Юу трей мрей. Тий. Альфад л орж ирэх хэрэгтэй. Мэн л да. Тэгээд миний автаа сонирхож байгаа подоос гадна би зоолог сонирхож байгаа. Би тэр хоёрыг харамсална гоё яана гэж хэлсэн. Тэгээд яг хэнийг харамсуулахаас үнэхээр мэдэхгүй байна бас тэгээд. Сүүл рүүгээ баг өөрөө харамсаад дуусгаад байна уу яах гэдэг юм. Ч одоо нэг эрэхтэй нэг эмэгтэй авсан ярилцаа шүү дээ. Тэрийг юу гэж боддог вэ? Зөв гэж боддгоо, эсвэл зүгээр нийгмийн зүгээр систем гэж үздэг үү? Тэр системд баригдахыг хүсдэг үү? Хөө манай хүн ч одоо баг нөгөө хідэн найз ихэнтэй болох гэдэг нэ тий. Нэг эрэгтэй нэг эмэгтэй бас нэгэндээ хайртай. Тийм байхад бол угаасаа л юу н гоё юм шиг тий. Яг тэр чинь тэгээд хоорондоо ярилцж байгаад яах их ярилцаж болно. Ингэж бүдэгчгүй тий. Окей. Тэгвэл нэг эрэхтэй болоос таа. Ялгаагүй. Тэр хүнээ л сонгол. Би тэр хүнийг шүүх ирэх надад байхгүй. Тэр чи олон хасынхаа нэг нь ойл юу гэж бодлоо. Чамд ямар нэг санагдах. Тэгвэл яг жоохон сонирн бодмоо. Үгүй ч юм уу? Яа, живэн шийдчихжээ те. Одоо л яг ярилцахгүйгээр яг ганц опшн байна. Тэр хүн рүүгээ явмаар байна. Тэр хүн маань ялцчих хасаа. Би өөрөө ингээд анхныхаа эцэстээ санджахтаа тэрнээс бол цаасан. Нөгөө гад өчигдөр ярьсан. Гадаад X би мэдээгүй ингээ үерхсэн чинь би ингээ устаа найз хүн тэгээд би яг тэр үед ингээ Чэнаа заан гэнэлсэн байна. хараа тийм мэдрэмж авсан байхгүй юу? Чийтгэлэг гэхээс илүү нөгөө охины чийтгэлсэн юм шиг. Тэгээд амар муухай мэдрэмж авч байсан. Тэр хүнийг илүү сайн мэдгэж авах нь авсан. Гэтэ түүнээс бас цаашламаар байна. Тэр хүнийг улам сайн мэдмээр. За өнөөдөр гоёлаа, стрим байлаа. Баярлалаа хэлэхгүй юм. Гаравж. Би ингэж их юм. За өнгөөс оч. Өнөөдөр намайг сонгож болцоонд явсан баярлалаа. Дараа нам сонгош шүү. Тэгэн штэ. Угаасаа чамайг сонгодог үсттэй. Ерөнхийдөө өмнө нь бол яг живэнд боломж олгоод үзээ. Би хөлбөр байж болно гэж бодсон. Гэхдээ өнөөдрийн болцооны дараа л би ерөнхийдөө өрн дээрээ илүү тавьсан. Гараа ингэж өгснө тий. За ер нь өөрөө юм байна гэж шиг тий. Тий. Тэгсэн чинь живэн за миний хүн бол хасаа гээл тий. Харин тийм ч бүр. Ивент итгэгч M-Bank, Coca-Cola, Londa Professional, Номин сүлжээ дэлгүүр, Look TV, хамтрагч Ooze, Maxmedix, Net Capital, Apoderi Pro Plus, Vitos Цэник, Ят компани